По весне, когда растает снег, на пути на жизни нам встречается с человеком человек. На пути на жизни нам встречается с человеком человек. Он хорошим парнем называется, не такого не сыскать вовек. Почему смущенно улыбается человеку человек? Почему смущенно улыбается человеку человек? Так бывает, ежели влюбляется человека человек. Би сая Монгол улсын ардын жүжигчин Монгол киноны домог болсон гайхалтай сайхан уран бүтээлч Банзарын Дамчаагийн өөрийн гараар бичсэн Би зэлмийн удам гэдэг номыг уншиж байлаа. Дамчаагаа гэж хэлгэж манай редактор надад энэ зохиол дээр бичигсэн байна. Би гуай гэдэг үгийг хэлмээргүй санагддаг. Яагаад гэвэл бүр тех тусмаа уран бүтээлийн хүнд гуай гэдэг юм уу агсан гэдэг үг таалагддаг. Яагаад гэвэл тэр өнөөдөр ч гэсэн бидний дунд бичсэн бүтээлээрэн тоглосон дүрээрэн мөнхрөн үлдсэн учраас мөнхийн хүү юм. Харин би Дамчаа гэж шууд нэрээр нь хэлмээр байдаг. Гурав дахь учир шалтгаан Дамчаах бол миний ойрын садан нагц минь болох учраас би заримдаа Дамчаах гэдэг үгийг хэрэглэнэ. Ингээд энэ хүн маань би зэлмийн удам номонд өөрөөсөө дэш 7 үеийн нэрлэн тоочж бичиж үлдээжээ. Бидний дотор одоо 7 үе буюу одоо 3 үе мэдэх хүн ер нь хэр зэрэг олон байгаа юм болдоо гэж би боддог. Тэгэхээр энэ өнөөдөр Дамчаахын маань хүүхдүүд нь дүүнер нь хамгийн ойрынх нь төрөл төрөсөн задаг уран бүтээлийн андууд нь хөрөлцөн ирсэн юм гэгэм үчний төрөл болох гэж байна л да. Дамчаахын номондоо бичснээр бол 7 дахь үеийн олон гарт гэж алдарсан хөл гартаа 6 хуруутай. Тэр 6 даа гэж өвөг дээдс байсан тухай бичээд доошоо түүний хүү төмөн гэл ингээд явж өөр дөрөө ирсэн байдаг. Тэгэхээр та нар мэдээж Дамчаахын минь буйнаар аавынхаа буйнаар ахыхаа буйнаар 8 юм уу 9 дэх лавтаа мэддэг болсон байх гэж бодож байгаа. Зөвхөн ингээд бодохоор л энэ хүний ямархан том хүн байж юу, ямархан алсыг харагч байж юу, бичиг номын ямар их том сэхэтэн байж юу гэдэг нь аяндаа ойлгогдъё. Миний 100 гартал Дамчаахын хүүгүүдийн отхон нь болох ган тойр маань хөрөлцөн ирсэн байна. Дараа нь хамгийн отгойхон болорн байж байна. За энд манай ТV телевизийн ерөнхий продюсер сэтгүүлч Өлзөө байрын отхон Баатар байна. За ямар ах トゥ төрөл дөрсүүдийг би жижигтэн танилцуулна. За тэнд Дамчаахын төрсөн дүүгийнхэн гэргийн алтан цэцгэгч байна. Дамчаахын зулагийн гიშгээс төрсөн дүү нь Балдарж гэж инженер Эрдэнэт болын байжуулах насаар ажилласан. Ийм хүмүүс байна. Тэр гамтраа тэр 6 даа өвгдээсээс эхлээд аавынхаа ярьж байсан энэ бичиг номонд бичиж үлдээсэн зөвлөсөөс чинийг үзэгчтэй хуучлаач. 6 даа буюу төвд нэр нь Сормон нэр шин бэл. Сормон нэр штэ. Одоо манай агуу зохиолч Дашторын эцэг нь Сормон нэр 6 даа гэсэн нэртэй хүн байсан шүү дээ нэгсэн. За 6 даа өв гэдэг маань их л итгээд ааштай хүн байсан гэж ярьдаг. Цагаан сармаар бол битүүний арай ингээд бидрийг ингээд тойруулж суугаад айгүй гой үлгэр ярьж байгаа юм шиг ингээд. За ингээд миний дээд өвөг бол одоо ингээд 6 даа гэдэг нэртэй тийм хүн байсан юм аа. За түүний хүү нөө гэл ингээд нөө өөрийнхөө үеүүднийг ингээд дээрэс нь ахвал бүгдийг ярьдаг. Дээд Монголын урайхаа өвгийн цалин мэдсний хүн гар хөл нь бүгд 6 хуруутай байсан учраас өвөг дээдсийг минь олон гар хэмээн нэрлэж байваа. Олон гар буюу 6 даа өвөг маань зуны тэргүүн сарын 15-ны тэргэл сарын гисний маргааш өглөөнөөс эхлээд намар цагаан хэрүү унах хүртэл тулж хөлнөвсгөн явж гадаа унтдаг хүн байсан юм гинлээ. Тэрээр үүр сүрээр босож голын эрэг дээр очиод суучдаг байж. Их үд өнгөрөнгүүт мордоод нар гудайхын цагт ирнэ. Та тужил ингэж явах юм. Хаа хүрдэг байна гэвэл шуудын жиргэх ялаа зүгэнүүдийн дүнгүнэлдэх сүнгүнэлдэхийг шагнахна гэж тэр
гэдэг байж. Орой хоол унд болсны хойно нэг лонхнанчид халаалгаад түүнийг шимэн цуур татаж суух дуртай байж. Ерөөлж магтааж ирвэл ихэд хүндэтгэн цайлаад давшууртай ерөөл аялуулан хэлүүлээд маш их таашаан чагнадаг хүн байжээ. Долоод хуйн тэр үгийн цуур татдаг уламжил бүр манай Мандрог хүртэл өргөж ижээ. Мандрог ч их сайхан цуурдаг байсан. Тэгс байдаг. Хүү түмэн бас нэлээд уран хүн байсан гэж. Өөр сүүлд болтол хүү түмгийнх нь хийсэн уралсан бутал хут суртал айлуудад амжаа. Нутгийн айлууд байдаг. Манай өөр их гарын дүртэй. Одоо энэ хөгжмийн гэдэг чинь бол ерөнхийдөө гарын дүртэй мэдрэмжтэй тэг хөгжмийн сонсголтой хүний хийдэг ажил байхгүй. Тэгээд яг аав нь тэр хөгжмийн сонсголтой байдаг гарын дүртэй байдаг юм одоо өвлөгдөж үлдсэн учраас л одоо хөгжмийг л байж байгаа юм да. Одоо Дамчаахын аав нь тэр уран банзар гэж хүн чинь уг нь бол одоо тэр Жасрайн банзар гэж одоо төвд цагаан ястан хүн байсан юм лээ гэж ингэж яригддаг. Тэгэхээр Дамчаахын Балдарч хоёр тэр банзар бол маш их уран дархан сэлбэрч цуураар гайхалтай сайхан хөгжмөддөг энэ талын авьяастай аймгийн Баялгийн аймгийн анхны одоо нягтлан байсан юм хүн шүү дээ. Бас зүйл сонь сайхан зүйл надад ярьж өгдөг. Би одоо даанч монхог толгой ер нь юус тогтоож үдээгүй юм байна. Төрсөн үгийн хувьд одоо танаас сонссон байсан Дамчаахын уламжиж ярьсан юмнууд байдаг л байх та. Байлгүй яах тий. Манай аав чинь Баялгийн аймгийн Эвлийн үүрэн дарга байсан билээ шүү дээ. Тэгэхээр Эвлийн гэдэг хүүхдийн сонголтын дарга байгаа. Тий. Тэгээд тэр дараа нь Хорсоодын холбооны нягтлан. Анхны сэхэтэнгүүд нэг баяа. Ерөнхийдөө тийм байсан юм. Тэгээ өөрөө их ном цуглуулдаг. Тэр өөрөө уугарчин тод бичгтэй тийм хүн байсан юм. Тод номтой гэж манай аав хэлнэ. Тод номтой. Дамчаагийн ч анхны бичиг номын багш аав нь Анзарова. Тэгээ бас энэ номдоо бичсэн байгаа юм л да. Жишээ нь энд хүүдээ одоо бичиг ном зааж сургаж байсан тухайд. Би 5 өнгөрөөгүй юу эцэг өөрөө надад бичиг заахаар боллоо. Эцэг надад монгол бичиг зааж өгөх гэж оюунаа хөвчлөхийн хажуугаар бас бичиг ном сурахад бие махбодын хөшөөрөг хэрэгтэй гэж содон саваа гутал зэргийг ашиглана. Тэр гутал нь ямар учиртай юм гэхээр хар өөрөө намайг сэрээхэж над руу гутлаа шиднэ. Энэ нь одоо босож хичээл намаа үз гэсэн нэг ёсны хамаанд дэг байсан юм аа гэж ингэ. Тэгээд ховд руу нэг ажил аваад ирэхдээ гоё олоо нэг өнгийн бал тэгээд гоё дэвтэр цаасан шувууны үлгэрчлүүд тэр ном атарсан надад хамгийн том бэлэг байсан билээ гэж би номондоо бичсэн байгаа. 5 нас гэх ч одоо тэр уугаржийн бичиг тод бичиг хүртэл одоо сурцсан байсан байгаа ш. Дөрвөлжийн бичиг. Тийм. Тэр нь манай ах чих номонд их дуртай. Хачин оролдлоготой. Хачин оролдлоготой хүн. Номыг айгүй их дээдэлдэг. Тэгээд манай гэрт ч ерөөсөө тэр номон дээр зурах ч юм уу, номыг нуглах, номыг газар тавих ч юм бол хориотой. Тэгээд би нөгөө ингээд унтж байгаа л хүүхэд юм болохоор ингээ орныхаа хажууд номоо газар тавил унтчихин л та. Тэгэл өглөөс ирэл өвөдө загнуулна чи номыг ингэж болохгүй гэл өөрөө болохоор ингээд ном уншихтаа ингээл гар нүрэ угаагаал ингээл бүр айгүй бие бэлдээл эхлэн. Тэгэхээр яг нөгөө номоо үзэн юмаа бичин тэрэндээ ингээд өөрийгөө зориулаад сэтгэл санаагаа бэлдээд ингээд айгүй тогтож ирээд тэрийг ингээд айгүй хийдэг. Өөрөө бүр бие дааж чинь орс хэлээр бол тэр үуч нь хамаагүй зөвхөн ярьдаг юм шүү. Бие дааж орс хэл сурсан. Сүүлд Эренчийн багш агуу их доктор Эренчингийн дэргэд байж одоо энэ эсперанто гэж одоо зохиомол хэл гэж ярих уу тухайн шинжлэх ухааны хэлэх үү. Тэр чинь бие дааж сурч ижимсэн. Одоо наад дурсан ном дээр чинь редактор нь лавсрангуй байгаа шүү. Тэгээ богийн лавсран тий. Богийн лавсрангуй редактор хийсэн бичиг үсгийн өгүүлбэр зүүн ийм их авьяастай би мэдсэнгүй. Тий, энэ тавгахын яг өөрийнх нь гараар бичсэн энэ дурдтал байна. Тий, би одоо бүр тэнд их баярлдаг. Тэгэхээр аргагүй номын хүн байсан л да. Тий, тавгах ингэж мэдсэн байгаа. Нэг хүмүүн гэгч өөрийн эзэгнэж байсан он цагийн тодтол юм байна. Дамчаа гэх байгалаас заяасан үнэт ургамал гэсэн байгаа шүү. Энэ үнэт ургамлыг жүжигчин, найруулагч, дуучин гिचээр ойлгож явснаас биш хэл найруулга бичгийн их соёлтон гэж анзаарч байсан минь энэ номыг унших ялдар алдас байсныг анхаарлаа гэж. Дамчаах маань доороо Галя, Нина, Тооло, Шуура гэж орос нэртэй 4 эмэгтэй дүүтэй. Балдарж Удансан Болдбаатар гэдэг 3 эрэгтэй дүүтэй. Тэр нь 11 хүүхдийн лахлаач юм шиг байгаа. Тэгээд бас 2 буянда буйта филжиргээд 3 дүүн бий. Дамчаахын тооны дээр юу ярмаар байгаа. Харахад чирүү мөртлөө бас хачин хүний хайл нь шүү дээ манд дамчаах чинь тийм ээ. За миний хөө яри. За
Миний ээж Бандрын Гайлаа гээд дамжаахын маань яг доотлынх нь нэмэгтэй дүү. Тэгээд дамжаах бол миний одоо нах зах маань. Тэгээд Том наг зах. том нах зах маань. Би бол зүгээр бага ангид байхдаа хүүхэд байхдаа дамжаахыг хараад би өрн жүжигчин болно гэж бас бодож дамжаахтаа зөөлдөж хүүхдийн ордны драмын дугууланд 4-р ангиасаа эхэлж орж исэн жишээ нь. Монголын радиог нэг өглөөний мэд нэвтрүүлэг. Тэгээд одоо жүжигчин болно гэж явснаа тэгээд радиогийн нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг хөтлөө тэгээд телевизэн хүн болчихсон. Өнөөдөр 20 жил телевизийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд битэрийн сонин түүх гэвэл одоо Мантгай заатан киноны улс ол төр олдын дуу ам бариулна гэж намайг кино үйлдвэрт аваачиж. Би тэнд жишээлбэл одоо кино үйлдвэрийн одоо Монголын бүх одоо томчуулалттай алдарснуудтай кино үйлдвэр гэсэн том газар очсон. Яг ам барьна гэдгийг яад ингээд тэр хоёр хүүхдийн дууг оруулах гэж ээжээгээд уйлаад улс олд ингэчлээ яадаг гэдэг үлээ. Сайн явж ирв аян замдаа сайн явж ирв гэдэг нэг улс ол төр олдын хүүхдийн дуу оруулах жишээний. Ээж аав яагаад намайг үдэж мордуулахгүй байгаа юм бэ? Аав нь төрийн чухал албатай. Худлаа алтжигчэнд очсон. Анда хонж байх юм. Энэ нь минийхээс хамаагүй юм байна. Угааштай чи. Угааштай чи. Надад өдөртөө яа. Чи надад ганцхан үгтэй чи. Чиний nom тэр өштэй. Надад үгтэй. Тэгээд тэндээс Тэр чинь чинийг олсон юм уу? Тий. Өө яасан гоё. Одоо бас мэддэг шүү дээ. Тий. Тэгээд ерөнхийдөө дагуулж маш олон одоо кинонд дуу оруулах, ам барих гэдэг одоо нөгөө ур чадвараа. Яг тэнд одоо кино үйлдвэр гэж ямар айл байдаг, их айл байдаг. Тэнд яаж кино бүтдэг. Тэр бүгдийг бас хажууд нь цуг дагаж явж бас харж ирсэн. Тийм сайхан түүх байна. Би ч нэг хэсэг автаа кино Монгол кино ажиллаж ирсэн шүү дээ. Би ч нэг Мөнх Тэнгэрийн өвчин зур киноны хувц сэрлийн дархан байсан. Тэр үеийн дурсамж их гоё л доо. Тэр үед ч аавын найз нөхдүүд тийм ээ хамтурамтай лээжсэн хүмүүс би үргэлжлэл хамт байдаг гэсэн. Тэр үед надад их үнэтэй үлдсэн юм болов гэж боддог. Дамжаахын дүү Пэлжэр гэж одоо Төмөр замын соёлын ордон насаараа хөгжимчиг хийсэн. Дамжаахтаа усны тусан шиг гэж хэлэх юм. Дамжаахасараа намхан байх. Тийм сайхан хүн байлаа. Бас л нэг хүний хайрлаа. Тэгэхээр дамжаахынхаа тухай бас магадгүй нөхрийнхөө тухай сайхан дурсамжууд хэлээд. Үер киногийн ярихад нөгөө манай талигаас ээж өнөөдөр ахын анхны тоглосон үер кинонд гарна. Соёлын ордон очиж үзэхөө гэсэн чи үдээгээд хэл. Тэгээд тэгвэл алтаатайгаа явна, гуруулаа явна гэд. Тэгээ гуруулаа очиж соёлын ордонд үер кино үзлээ. Үзчихсэн чи нөгөө ахаашаад орос цэргийг гэртээ байлгаж жагаад аваачаад дуудаад Орсрыг дууд цэцрээд алуучдаг цаа. алуучсан. Тэгсэн чи ээж уурлаад яадаг хүүхэд вэ энэ? Яасан дамшгүй. Яхаар юм хийж идэгин гэд. Кино заална гэлсэн үү? Тий. За. Предатель. Ямаач юуны хараад Чам шиг булаа хүн энэ зам болон дээр алга. Миний нүдэнд хожим бөөдөгд. үгүй чи би яасан юм? Хамаагүй өнгөрч явсан улсыг чи авчирч ийм нүгэлтэй юм болгочлоо. За чи бичлээ гэмээд онгосоод бай. Кино тарлаа, дууслаа. Тэгсэн чинь ахынд очино гэд. Оо ээж ороо болчлоо. Одоо гуруулаа харъя гэсэн чи өгөөгүй. Дамжаанд орно. Дамжаанд орно. Заавал орно би гэд. Тэгээ орсон чи ахыг ч хоёр зай уугаад суучсан. Ахыг очиод тас бутал наалгадаач. Цэрэмээ юу? Тий ээж. Кино Яаж байгаа үзсэн бэ ээж эмоц гээл. нь яваад шүү дээ. Тий. Тэгсэн чи ах өөр нүд нь ороод ирээ харцсан. Хүй яасан бэ ээж гээл хэлдэ. Талиа шигтэй ард нь хөхрөөд идэг. Ээж тэгээ загнаад зогсчихэд. Тэгсэн огноо ихчлээ. Ээж яасан бэ гэд надаас асуусан. Өөр кино үзээд ирсэн ба тэгсэн чи кинон дээр уурлаад ээж гэд тэгсэн чи тэгсэн аха өө кино үзэж ирчихэд намайг додож байгаа юм. Харин алганы чи амт харин сайхан байна. Ээжийнхээ алганы амтыг үзэхэд гоё юм байна гэд. Тэгээд тэр чи өгөөгүй штэ ээж. Тэг чи худлаа өгдөг байхгүй юу? Тэгээл амьд байдаг байхгүй юу гэсэн чи өө тийм үү. Тэгээд амьд байгаа юм бол овоош тэгээд манай ээж хөдөөгийн баясгалангийн аав их сайхан аав байсан. Кино гараад аав нэг охиныг л миний охин дуудаад байв. Аа.
Тэгээ одоо би юу юм болоо гэж гайхаад. Манай ээж имээ маань байдаг гэсэн юм чи. Тэгээд энэ охин чинь аав чинь төрсөн охин байхгүй. Чамааг бол гудамнаас олсон. Тэгээд аавыг тий имээ тэгж хэлж байгаа. Имээ тэгж хэлж байгаа. Тэгээд аавыг ажлаас тарж ирэхээ хүлээгээд ойлаа суудсан. Аав чинь одоо орой олго ирэхдээ 60 мөнгөний бичээ барьж ирдэг байлаа шүү дээ. Айл нөгөө ирэх охин байсан. Тэгээд эренгуут би таны охин биш юм байна гэж байна. Энэ охин чинь таны охин гэж байна. Юу яриад байгаа юм бэ миний охин? Имээ надад тэгэж хэлсэн намайг гудмаас олсон гэж байна. Ээж тачи юм ярьж хүүхэд өөлөөлээ. Үгүй намайг гудамжнаас олсон гэж байна. Их өөлдөг байж үлээ. Бас нэг имээ шиг л болсон биш сэрээ шиг юм болсон. Тэгээд нэг хэсэг баахан харагдаж өгөөж тэгж нэг юм итгэж ийсэн юм бас. Миний дөө тэр амарч аргач байгаа нэг тавь талаад хий. Аха. Бензингүй болсноос хойш та гурав манай руу очоо. Орой саанд өгөхлөөр сүний машинууд зөндөө ир. Тэтгэл яа. Сая. Болдогийн өвөө гэдэг чинь тэгээд хэр зэргийн сан өвөөтэй. Ястай айхтрэг үү? Айхтрэг? Тийм ээ. Энэ нэгдлийн авраг мал чинь ястай сайн өвөө. Мархо, миний ханаашир. Миний хэн цоч. Аваа машин яах. Машин яах дээр гэж ирээд авахгүй. Оо гай би уурдсан. Манай аав чинь айгүй тийм бас гэрсэг штэ. Кино зурганд явсан байсан, тоглолтод орсон тийм үедээ л байна үхээс биш босод чөлөө цагаараа бол аль болох гэр бүлтэйгээ цуг байхыг боддог тийм л хүн байсан. Тэгээд үлгэр тойс ярьж өгнө, янз бүрийн юм ярьж өгдөг тийм л хүн байсан. Сони юм их ярьдаг. Тэгэл дуулна. Аах нөгөө тэр дайсны зэргүүд киноны дууг уулж бичүүлж ирчихэл оройн бид нарт бүгдээрэнд нь зааж өгөл бүгдийн тойроод суудаж байгаа зааж өгчээсэн. Эцэгхийн хуралд өвөө дандаа өөрөө очино. Имээ явуулахгүй. Тэгэхээр бид нар нөгөө өвөө очих учраас аягүй сайн байх хэвээр. Тэгэл хичээл номоо аягүй сайн хийн. Ээж бол наавын артлаг л өстой бат авч ирсэн л да. Хэрвээ ээж нь байгааг бол аав тэгж амжилт гаргахад бас хэцүү л байсан. Аавч өөрөө тэрийг мэддэг юм. Манай ээжд бол их хайртай байсан байх нь тэгж. Нэг жоохон халамж үед бол ээжийн тухай ихээр ээжийг хайрлж яваараа гэж тэтгэлээсэн шүү дээ. Санан сахамсар суудагаа сарви хайрын шинжүүдээ сайхан чамайга морододагаа 8 дугаар ингэ төгсөөд 9 дугаар ингэ ордог жилийн тэр санхүү эдийн засгийн техник хүмүүгч гэж юм байд юм байна. Нэгтлэн болгоч бэлтгэдэг сургууль юм байна гэдэг аавынхаа мэргэжлийг бодсон. Бушуухан хот орж тэр гоё сайхан юм үзгсэн гэсэн хүсэлтэй авталаа чааны машинтай. Арга 20 хоног төдөлөө санхүүгийн техник үзэл суралцсан. Тэрнийгээ төгссөн. Тэгэл явж байгаа төмөр замын вагон депот туслах машин чаруулаад төмөр зам цэвэр. Ингээд явж төмөр замын байгууллагад соёлын ажилд нь орсон хэрэг шүү дээ тийм ээ. Тэгээ хамгийн гол нь төмөр замын соёлын ордонд дуучин биш хөгжимч бүжигчнээр орсон байна. Бүжигчнээр орсон тэр 50-аад онд жүжигчин сүүлдээ бүжигчин. Тэгээд бас тухайн үеийн тийм дэвшилтэд юм болгоны төрөнд явж замж байгаа. Энэ эстрад яврлаг гэж юм гитар хөгжим Монголд анх дийлгэрч эхэлж байх тэр цагт анх төрөнд Марк Берниосын дуунууд тэр ганцан гитартаа дуулж их одоо хит болж тэрэнд хөгжмийн зохиолч Эрдэнэ Бат гэж маялгуу зохиол цэнгэлтэй үдс суугаад дуулж муулж ингээд төмөр замд бэхжиж уран бүтээлийн замд орсон олон он сайхан дурсамжуудыг бид жаахан цэглээ товчилс хийгээд за тэгээд сумьягаа сайхан зусаж сайхан сайхан зүсэж байна. Эрүүлэг сайхан байна уу? Сайн. За төлөө ордны анхны одоо бүжигчин тэгээ бүжгийн машин дамжаах байж тийм ээ. За тэгээд гэргийн манай агнаа агч бол та хоёр ч бас сайхан байсан гэж байна. Гэгэн сайхан дурсамж хөгжөг. Манай энэ ус сая хичнээн гоё ярив тийм ээ. Одоо танд чөлөөтэй. За би Төмөр замын соёлын ордонд 62 онд 17 настай орж илаа. Тэгээд Төмөр замын соёлын орд 23 жүжигчинтэй, хөгжин 7 хөгжимчнтэй, 4 бүжигчинтэй 5 дуучинтай ийм уран бүтээл хамт олон байлаа. Бүжигчин хүн Фалк гэдгийг анх бариулж, Пиле гэдгийг анх сургасан миний одоо ёстой нэр Алтан багш. Одоо манай багшд бол ерөөсөө мэдэхгүй чадахгүй гэж байхгүй. Бүхнийг чаддаг. Зургийг зурдаг, дуулдаг, бүжгэлдэг, жүжиглдэг. Урлагт ямар авиас байдгүй манай багшд бүх тэр авиас байдаг. 66 онд 15 жил хийсэн ганцаараа бие даасан тоглолт гэдгийг бол бараг л би бол одоо дамжаа багш шиг л эхэлж хийсэн гэж боддгийг. Багштайгаа яс 6 жил ажилласан. 62 оноос 72 он хүртэл. Тэгээд кино үйлдвэрлэлийн багш маань явсан.
те гэргитэн битэр хоёулаа бүжигчин 76 хүртэл битэр бүжигчин хийгээд хоёулаа. Тэр нэг насны чинь амьдралын тэр утга учирыг тавьж өгсөн л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Би бол одоо 70 хүртэл бол бүжиглээд явж байна гэдэг чинь бол одоо энэ хүний буюу миний мах цус ясанд ёстой шингээж өгсөн хүн гэж баярлалаа. Өвөн та нарыг бол их мөнгөтэй, их баян ч юм уу тийм байгаасаа гэж нэг их боддоггүй. Өвөөгийнх нь хамгийн гол хүсдэг зүйл бол та нарыгаа хүмүүн болгож өсгөж хүмүүжүүлэх юмсан. Тэр тусмаа жинхэнэ Монгол хүмүүн болгож өсгөх хийсэн. Тэр нь л өвөөгийнх нь одоо туйлын зорилго шүү. Чиний хийж байгаа бүх юм бол одоо Монгол улсынхаа төлөө цаад сэтгэл зүрх чинь тэр улсынхаа төлөө байх ёстой. Бидгээр өвөө маань ингээд одоо үүд авсан ч гэсэндээ бид нар яалтч тэр хүний үргэлжлэл гэдэг аягүй сайн дандаа мэдэрдэг байхгүй. Яагаад тэгэхээр бид одоо амьдралдаа хандж байгаа хандлага, ажил хөдөлмөртөө хандж байгаа хандлага, гэр бүлээ авч явж байгаа байдал энэ бүхэнд маань ерөөсөө өвөөгийн маань үзэл бодол тэр сургаал шингэсэн байдаг. Тэр нь бидрийг ингэж яг ийм өнөөдрийн ийм хүмүүс болгож хэлбэржүүлсэн учраас яалтчгүй тэр хүний үргэлжлэл байгаа байхгүй. Тэгээд энэ бас надад их гайхалтай санагддаг л да. Тэгээд миний хүүхдүүд ч гэсэн яг л би өөрөө яаж хүмүүжсэн түүгээрээ л хүүхдүүдэд хүмүүжүүлээ. Тэгэхээр өвөө маань үнэхээр амьдарч явах хугацаанд зөвхөн кино урлагт, зөвхөн Монголын нийгэмд том зүйл хийгээд зогсохгүй. Бүхэл бүтэн гэр бүлийн өөрийнхөө удам усааг ингэж сайн хүмүүжүүлж, ингэж сайн одоо төлөвшүүлж, биднэрт ийм сайн амьдралыг бүтээх одоо ийм суурь болж өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд би тэрэнд үнэхээр тэр бас өвөөгийн маань хийсэн аюул чухал ажил гэж би ойлгодог. Тэгэж хүлээж авдаг. Гэгийн үдшийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна эрхэм хүнд үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн эхний хэсэгт Монгол улсын ардын жүжигчин, Монголын киноны домог болсон аавгай хүн Банзарын Дамчаагийн төрсөн үр хүүхэд ах トゥ төрөл төрөсдийн төлөөлөл оролцож энэ аавгай хүний хүүхэд агуу цагийн намтравын түүх за түүнчлэн хэр зэрэг халамжтай сайхан аав, хэр зэрэг халамжтай сайхан өвөө нагаж байсан тухайд нөхөрөнцгээс одоо жинхэнэ уран бүтээлийнх нь халуун тагоор орох энэ нэвтрүүлгийн 2 дахь хэсэг эхэлж байна. Дид хэсэг эхэлж байна. Дамчаахийн уран бүтээлийн хамгийн ойрын их сайхан хүмүүс ардын жүжигчин дэждийн жигжид за тэгээд л одоо Шукарова тэргүүтэн улаан осор хинчвэд юм агуу их том маасчрууд өнөөдөр Тэнгэр бурхны орноос биднийг харж байгаа байх гэж ингэж бодож байна. Дамчаахийн намтраа уран бүтээлийг ярихын тулд түүнтэй хамтран уран бүтээлийн жаргал зовлонгон эзэлж явсан үеийн сайхан нөхөд шавнар нь тэдний төлөөлөл хүрэлцээсэн байна. Та бүхэн бүгдээрээ сайн тань миний зүүн гартал Монгол улсын ардын жүжигчин нэртэй кино найруулагч жигжсүр найруулагч маань хүрэлцээсэн байна. За Монгол улсын гавьяа жүжигчин Монгол киноны одоо олон сайхан жүжигчид уран бүтээлчдийн нэг Дамчаахийн маань гарын шив Нэргүү Баатар. За Монгол улсын гавьяа жүжигчин Одон Чимд гэж одоо их сайхан задгаа тэнгэрлэг сайхан авьяастай өсгөөний төрөлцөө ирсэн байна. За Монгол киноны одоо жүжиг анги гэж кинонд дуу оруулдаг одоо тий албаны сайхан уран бүтээлчд байсан. Ардын жүжигчин Шукарова за тэгээд ардын жүжигчин гавьяа жүжигчин Дамдан Базаргаа Элбэг сайхан маань за тэгээд эмэгтэйчүүдээс одоо манай Ягаан гажид гэдэг олон сайхан хүмүүсийн нэг төлөөлөл болох Дарамсар Монгол улсын гавьяа жүжигчин хүрэлцээрсэн байна. За Отхон богод
шавь нарын нэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Ганбаатар гэдэг ийм сайхан эдэр залуу настай эсгэлэн халуун цустай ийм сайхан улсууд өндөр настай дунд дэргэм насны ийм сайхан улсууд хүрэлцэн иржээ. Тэгэхээр тэр дамжихтаа бол бас олон сайхан кинонд нь тоглож нэгэн талын найруулагч, нэгэн талын жүжигч боловч нэгэн талын одоо уран бүтээлийн андууд явсан жигээ багшаасаа дурсамж дуртгалын энэ сайхан гэгээн зүйлээ эхлүүлье гэж бодож байна. Дамжихын тухайд өнөөдөр та юу хэлмээр байгаа юм, юу бодогдож байх юм. Дөнгөж өчтөр ийм шиг сайхан халуун дурсамж юу байна? Жигээ багшаа. Баярлалаа. Тэгэхээр 1966 он чи дөрөв хэллээ. Үер кино хийгээд би Мөнх холбоотын кино урлагийн дээд сургуулийн 4-р курс төгсөөд чинь 6 сарын практик хийдэг байхгүй. Тэрэнд зархийг гон кинон дээр явж исэн би. Тэгсэн чинь живжид тугай соёлын яамны дээд сайд байсан. Дорцронгоо 2 Москвад очиод тэгээ гівээс буцаж явнаа. Тэгээ үер киног ярьж байгаа. Викторийн хонцлын 50 жилийн гой зориулж бид нар удуулын зохиолоор ийм кино хийх гэж байгаа. Тэгээд Орос өвгөн Монгол өвгөн хоёр байх юм аа. Орос өвгөнд нь бол Крючков гэх сая гівийн фестивал уулзаад тоглохоор боллоо. Тэгээ чамайг авч орчуулагч хийлгэнэ жоомч намайг. Тэгээд би Крючков орчуулагч ихчд дугаан 2 дугаар найруулагчаар ирж явсал да. Жигж дуунаа тэгж хэлж байгаа. Гэхдээ энэ моломд ба штэ нэг оросоор ярьдаг тийм жүжигчин оросоор сайн ярьдаг болоо шүү. Тэгээд би дамжааг сансны учир үүхээ зэрэг бол дамжааг Төмөр замын соёлын ордонд гитар тоглоод концерт тоглож байхад нь би Төмөр замын соёлын ордонд нэг концертын дээр үзсэн. Тэгээд хүнээс сонссон байхгүй дамжаа машинист байсан гинлээ. Тэгээд орос хэлэнд гайгүй гэж. Мэдээж орсуудтай хойрхон байсан бай таарна. Тэгээд дамжааг авчирч буруу хийлгээд молдоо ингэж яваад бол одоо юу хэлэх юм дамжаа байдлаар танилцсан уулзсан түүхэл нэг юмрхүү. Төмөр замын соёлын ордонд жүжигчин байсан. Үнэхээр 66 оны хавар миний амьдралд одоо их баярт үйл явдал тохиолдсон гэж би боддیں۔ Энэ ягаад гэвэл анх удаа кинонд тоглох болсон явдлын манай багш ардын жүжигчин төрийн шагналч хийж байгаа намайг үер кинонд жүжигчнээр үрж би киноны тэр гол роль одоо гол дүртэн сонголт туршилтанд тэнцсэн дээр одоо их баярлж байсан л ихний үед. Гэтэл дэлгэцийн уран бүтээлд оролцсон одоо киноны гол дүрд тоглоно гэдэг бол маш их бэрхшээлтэй юм байна. Бэрхшээлтэй зүйл байдаг юм байна гэдгийг тэр дарахнаа ойлгосон. Дамжаа бол нэг үе эхний ялангуяа зурган дээр бол жаахан бажигдж ирсэн л да. Тэр нэг нөхөр байсан. Нөгөө Орос цагаан зэргийн Оросд тоглодог. Нүдээ юу гэж. Цагаан зэрэг офицер уу? Офицер нөгөө хэний багтдаг гиндэг бол хууддаг. Тий. Тэр их авьяастай. Наа болчаа гэдэг. Тэр. Сайхан бүжгэлтэн тийм сайхан дууссан гоё оолоотой. Сувжим тоглосон. Нэг өсөндөө одоо манай дамжахад байсан. Нэг өсөндөө тэр хоёр ингэдөө нэг зиндааны байхгүй. Тэр хоёр биений ягаад дөдөө юу яриад байгаа юм хэрэг дөдөө юу дамжаа хоёр хоёул анх удаа тоглож байгаа. Тийм байна. Тэгээ хоёулаа Крючковог хиндэнго хоёроос дотроо жаахан бэргэж ийсэн шиг байгаа юм. Тийм учраас би юунийхаа их сайн одоо юу гэж хэлэх юм ингэж яажсэн байхгүй одоо дополняцаа гэдэг юу гэдэг. Тэгээ нөхөдөг байсан байж болно магадгүй юу болдог байсан. Гэмаа хуваалцсан тийм. Тэгээд тэр чинь ингэдэг байсан шүү дээ. Яасан юм бэ? Тэр үер киноны чинь орсоор ярих гэсгүүдийг одоо бол нэг чинь орчуулагч төгөөд орчуулдаг үедээ. Тэгдэг. Тэгээд текст дэрэн тийм хийгээг байхгүй. Цаг гараагүй ч байсан юм уу яасан ч юм хиймдэггүй тийм ээ. Тэгээд тэрний чинь үйлээ үзэж дамжаа дөдөө бид гур орчуулдаг байсан. Дээр нь Крючковоо орж ирнэ тийм ээ. Тэгээд тэр чинь нэг ёсны ширээ сургууль болчих жоох байхгүй. Ширээ сургууль нэг ширээ сургууль болно. Тэгээ өө энийг чи ингэж хэлэхгүй ингэж хэлмээр байна энэ гэдэг нөгөө нэрсэл ширээ сургууль болчих юм л да. Тэгэж одоо хоорондоо бол юу гэж хэлэх юм дассан ойртсон уран бүтээлийнхаа одоо юу ойлголцсон нэг ийм үе байсан байна л да тийм ээ. Тэгэхээр дамжаах бол ер нь Оросоор бол тийм маш цэвэрхэн аялгагүй. Цэвэр гэдэг юм байсан. Учир нь тэр нь бас сонин содон хэрэг болсон байх. Тэрний авьяастай тэр нэг он вас очень оскорбляет господин офицер. Бол там на реку энэ гэж яг Орос хүнд уурч. Яг л их сайн найруулагч шүү дээ. 2 дугаар найруулагч.
хоёр дахь найруулагч бол уран бүтээлийг, үйлдвэрлэлийг бүгдийн хооронд нь ингэж зохион байгуулдаг ийм л хүн шүү дээ. Энийг бол дамжаа миний их олон кинонд хийсэн. Хоёр дахь найруулагч. Ямар кинонд хоёроор явсан бай? Гэхдээ хамгийн түрүүн говийн нүдний кинонд. Говийн нүд. Дамжаа хоёр байсан. Дамжаа хоёр байсан. Тэгээд дараа нь Хүний аймаг, Зарлаагүй дайны оршил, олон бидээ. Тэгээд хамгийн сүүлд бол Нямын цэгмэд дугаар дамжаа хоёр Хатанбаатар кинонд хоёулаа найруулагч шүү дээ. Би танд чухал зүйлэн айлтгаагүй байна. Саяхан 3 сарын ихээр дээд шивэнд их зөвлөгөө болж намын эрмэлзэх 10 зүйлийг батллаа. Бас намын төв хороог сонгож ардын намын журам цэргийн жанжинаар Сүхбаатарыг дамжсан. Та бүгдийн үл зүтэмжтэй байгаад өчүүхэн би баяртай байна. Намын нөхөр Жавгийн дүрийг бүтээх мөртөө 2 дугаар найруулга. Тэгээд дамжааг бол би нэг зөв талын орол тоолуулж үзсэн юм зүйл гаргасан байхгүй. Тэгээд тэр намын нөхөр Пинцайн хилдэг чинь Жавын ороолыг өгсөн. Тэгээд дамжаа бол тэр орол тоглоогүй дүр бүтээсэн. Би ч боддгийн тоглох бүтээх гэж хоёрын юм байна шүү. Ороолыг тоглоно. Дүрийг л бүтээн. Дүрийг тоглоно ч байхгүй шүү дээ. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байна. Дамжаа бол олон сайхан дүр бүтээсэн юм хүн. Дамжаах бол одоо киноны нэртэй сайн жүжигчний хажуугаар одоо 2 дугаар найруулагч ажлыг олон жил хийсэн. За киноны нэртэй сайхан дублаж дуу оруулагч, тэгэл дуучин жүжигч ингээд олон талын урлагийн ав байсан. Тэгээ би daaj найруулсан нэг киноны гэдэг юм төрийн шагнал зохиолч манай Эрдэнэбаавагийн Сэрүүн дуганы үг зохиолоор өөрөө кино сценарийг бичээд найруулсан. Эхнийх нь бараг үтэл шүү. Тэр үед дөнгөж сургууль төгсөөд байсан одноо. За тэгэл Ухааны Батбаатар гэдэг олон сайхан одоо Эрдэнэсэн сайхан хүмүүс болж тэ жүжигчтэй болсон. Манай однод бол Дэжлмаа гэж буряд усхын дүр оногдсон байдаг. Тэр хэлмэгдлийн мөрөдөд хэлмэгдлийн тэрийг хараан жилүүд л дээ тийм ээ. Тэгэхээр манай олон сайхан гайхалтай Жулиеттануудын нэг одногийнхан Тэрвийн гэген сайхан дурсан. Намчихынхаа тухай хэлэх. Тэр энэ гайхалтай үнэтэй бол би 89 оны хавар одоо нүүр тулж уулзсан. Тэрнээс өмнө бол дэлгэцээр олон сайхан кинонуудыг харж ирсэн. Тэгээд яг би 4-р курсын оюутан байсан. Кино драмын дээшээ гүгэд гараад ирсэн чи яг зог тусаад шатан дээр ингээд тааралдаад би чинь мундаг жүжигч байхаар сайн байна уу та гэж хэлчихээд тэгээ би чи ер нь жоохон сандрахаараа хоолоо чичирээд нэг цаашаа орчдөг тийм нэг заяаг зантай бүсгүй байлаа. Дахиад доошоо буухтаа үгүй сая түрүү мэдлсэн юм чинь бас мэдлгүй яг дахиад хоёр дахь болохгүй гэж 9 жирийн тархинд бодгоо доошоо гүгээл явлаа. Тэгээд яж дахиад тийш гаргачих дахиад зогсож байна. Тэгэл ингээд зогсчих чи маргааш Эрдэнэгойг дагуулсан зогсож шүү. Эрдэнэбааваа. Эрдэнэгой таамт дахиад урдуур сайн байна уу гэх нөгөө эрдэж мэдлээ. Тэгээ байжсэн. Би яг олцсон шүү л гэж дамж байгаа. Мөн байгаа эзэл гээл тэгж Эрдэнэгой. Эрдэнэгой наашаа хүрээдрэл гэж шүү. Хоёр ингээд ясны дараа. Тэгэл очисон чинь мөн байгаа эзэлтэй гэсэн чи Эрдэнэгой энэ чи яг хулан биш дээ харин. Хулын биш үү? Тэгсэн намаа. Тэгсэн чи би ингээд гайхаад яах гэдэг юм бол доо ингээд чимээг үгүй явах уу яах уу одоо ингээд яв гэхгүй л ингээд зогсчих л хэвстэй багтаа гэж ерөнхийдөө гипноз дууссан юм байна шүү дээ та шиг. Урдаа зогсчихсан чи кино үлдэр тэдэн цагаас ирэн шүү. Тэгээд пробонд орсон. Манай ангийн Батбаатар үтээрийг авчихсан. Тэгээд одоо Батбаатар үтээр тэнцээд тэр кинонд явсан. Тэгээд одоо үнэхээр гайхалтай миний амьдралын бас ийм дурсамжтай сайхан мөч тэнд өнгөрсөн гэж би боддог. Одоо яг тэр киноны халуун галтгоор орно. Тэр бүдэлж байсан, өмжилтэй сайхан болж байсан, инээдтэй, гонигтай сайхан юмнууд одоо ярихын өмнө киног нэг хэсгийг үзэгчтэй гэж үзээд хийдвүлээ. За, Сэрүүн дуганы мөхөл. Энэ хоёр шабай хааш нараш яах юм? Саягүй би буруу намайг золиос гаргах. Бид бурханаас яасан тавилан гаралд явах юмтай. Хой төрөлдөн уулзъя гэж залбирч сайн сууж байгаарай. Дэшид маа. Гүрээ
Ганцхан алах гэж авш явна уу? Би нүршөөш хайрлаа. Гүрэ! Би шиний боршин уу мэдвэш. Боршин болъё. За ямар ч л гэсэн төрсөн ахтай хоёр юм байна. Яг хэн байвал наана ярьцгааж ав. Энэ хорвоод амьд бурхан гэгдэг эсэг их хоёроо л сайн ашиглаж дээдлж яваарай да. Одоо энэ сая үзүүлсэн хэсэг чинь бол ерөөсөө энэ киноны хамгийн анхны зураг авалт. За. Ерөөсөө энэ бас киноны эхлэл юм байна. Ерөөсөө хамгийн анхны одоо энийгээр найруулагч эхэлсэн. Мотор дуурсан гэсэн. Тийм, мотор дуурсан. Тэгээд энэ морийг надад аваад ирэхээр би бас яг өөртөө дасах гэж яг тэгэхээр тэр их том нүсэр нөгөө эргэтэй юудэн борооны төр юудэн чинь бас намираад босгож энэ тэр юм болж магадгүй гэж бодогдоод ер нь бас ингээд жоохон сургууль хийчих гэж удаад би юудэнгөө нөмрөөл хаал одоо гоё давхиж болохоор газруудаар ингээд давхицсан хэсэг мартайгаа дасгаж хүрээд ирсэн чинь байхгүй нөгөө дамжааг бачин бүр ёстой боож босгож суудсан байжсэн. Яава юу болоо гэсэн чи гол дүрийн жүжигчнийг аваа чи морьтой хараа хяналтгүй ингээд дахиулчлаа гэд. Тэгээд туслах найруулагчаа өшөглөөд бүр яана юу одоо тэр нь шав байсан та магсарч өгöd хөөе одоо бас бурхан болсон. Өөр магсарч. Тэгээд чи энэ жүжигчнийг ингээ явуулчлаа. Наад энэ хүнийг л бид харж хамгаалж яахгүй бол энэ кино чи яаж явах юм болж ингээ тэгэхэд би анх удаа пүүгн гол дүрийнхаа жүжигчийг бас ингэж их хайрлаж аваа. Юу яах ёстой юм бэ те? Бас ингэж их анхаарал юу тавьдсан бэ гэд бодож исэн. Тэгээ дараа нь чи дахиж миний зөвшөөрлгөө хаашаа ч явахгүй шүү гэд. Тэгээ хоёр дахь удаанд би нэг гойж ээж нэг би нэг сумын наадам үзэж одоо үзэх гэсэн юм а би нэг сумын наадмыг их гоё л гэж бичээд идэг. Яг би одоо өөр ингээд нүдээр харах гэсэн ингээд чөлөө гойж нэг бэндэр сумын наадмыг үзчихсэн. Тэгтээ бас хажууд нь хүн явуул гээд харгалзагчтай. Тэгээд явуулж исэн. Тэгээ ер нь бол бас энэ гайхалтай хүнтэй энэ уран бүтээлд хамтарч ажилласандаа би туйлаас баяртай байдаг. Дамжаа өгш манадад анх. За чиний уран бүтээлийн гараа бол сайн эхэлж байна. Энэ бол бас хүн болгонд таарад байхгүй. Кино уран бүтээлийн хувьд анхных уу? Анхных. Миний ерөөсө хамгийн анхны кино. Тэгээд одоо гараагаа чи сайн эхэллээ гэж би бодож байна. А тэгтээ уран бүтээлч хүний одоо энэ замлыг эхнээсээ их ёс зүйтэй байх хэрэгтэй миний охин цааштай. Ёс зүй гэдэг чинь ерөөсө хамгийн эхлээл хамтаж байхаас эхэлдэг юм а гэж надад хэлж ирсэн. Тэгээ энэ нь бол одоо бол надад ингээд мөрдлөг болно гэдэг шиг бодогдож бас тэр хэлсэн үг нь ингэж санагдаж байдаг. Нэр нь бол сайн уран бүтээлч байхын хажуугаар сайн хүн байх ёстой гэснийг бичигдээгүй хөл бүтээлчдийн донд байдаг шүү тийм үү? Хүн байх ёстой гэж шүү. Тэрнийг бас мэдрүүлж байж тээ. Энэ сайхан бүтээлийг дүрснээ мөн хөлжүүлсэн. Тус киноны ерөнхий оператор Лавгдорж зураач Нямдава хоёртойгоо ярилцъя гэж ингэж бодож байна. Энэ хоёр манай энд бас ирсэн үзэгчийн суудлын сууж байна. Тэгэхээр Лавгдорж ер нь дамжаах бол одоо анх удаа кино найруулж байгаа хүн. Тэгээ та хоёр хэр зэрэг хэлэмээ олдсож сонин сайхан содон юу байв? Тэр кино групп бол ерөнхийдөө залуучууд холбоо групп байсан. Нямдаа өдрөлөг 30-аад насны сая эднүр 10 идэл залуучууд байсан байх. Ахмад нь дамжаагүй байсан байна. Одоо ингэ бодоод тахад. Тэгээ ингээд хамтарч одоо нэг сайхан бүтээл бүтээсэн одоо л баярлж явдаг. Чих бэлтгэлтэй энэ кино байсан ер нь бол өвчтэй би бас бодож исэн их сайн сонгосон юм байна да. Эцсийн залуучуудыг сонгосон ч гэлээ гэсэн тэр тал дээр одоо зурлаач бол над хүрсэн юм гараагүй. Яг л сайн жүжигч байсан учраас. Ерөнхийдөө тэр 30 хэд оны ахуй харуулна гэдэг бол 90-ад онд он цаг нэлээд ансалдсан. Тэгтсэн эдийн засгийн нэлээд хомсдлуулсан цаг үед яаж хийдэж вэ? Юу болов яав? Уурын цэрүүн дугны мөхөл гэж сэрүүн галтайд байсан юм билээ. Сэрүүн галтайд болж байгаа үйл шүү дээ. Тэгтээ үл яг одоогийн бидний энэ кинондаар хийсэн шиг ийм том хэмжээний байгаагүй. Бараг л нэг жижиг өтөрхөн ам, модон амбар шиг иймэрхүү юм байсан юм байна. Тэгээ тэрийг үл яг бид нэр хоорондоо одоо уран бүтээл талаас ярилцаад арай илүү жоохон хүчтэй сүрлэг болгож хийсэн. Тэгээ газрын сонголтоо бол одоо хоёр Хинтээ аймгийн хоёр бурайж сумын дунд сонголт хийсэн. Дадлын дээр дунд нь сонголт хийсэн байна. Яг энэ нуучир нь юунд яваа гэвэл хойдлынхаа сумнаас нь болохоор зэрэг бол ер нь
модон материалаа татах одоо сүмийн доод хэсгийг үл барьсан шүү дээ бид нэр нь бол тийм. Тэгээд дээд хэсэг нь бол хослол зургийн аргаар хийгдсэн юм. Бүх натурын туршид Эрдэнэбаавын ойрхон байгаад байсан гэсэн тийм ээ. Ер нь ойрхон байсан. Олон хоног тэнд байсан. Тэгээ нэг хоёр цагаатлагаа таймлаад хөтлөцөө тэгээ явдаг байсан. Тэгээд яваад байт. Ямар сандаа нэг ганц 2 3 өдөр үргэлжлээд зураг авахгүй зогсоод нэг 2 3 өдөр үргэлжлүүл би арийнх нь хаягаар очиод одоо өнөөдөр тэгээд ямар зурагтай юм бэ гэж байна. Дандан сүрэнгой ирж бас нэг одоо дандан сүрэнгой ирж байгаа юм чинь бас нэг тийш нь манай хөгжмийн зохиолч дандан сүрэнгой билгийн дандан сүрэнгой баггүй. Тэгээд эрэнгөт бас нэг сайхан шинэ одоо хоны шүл очуулна. Тэгээд бас нэг ганц 2 өдөр амарна. Ер нь 2 удаа юм биш үү? Тэгээд ямар дахиад дараа нь яваад ажил хийчихгүй. Зураг заахгүй. Тэгээд дараа нь сүүлд зураг аваад дамжаа багш тэгжсэн. Чиний наад зан чи бас заримдаа хүзүүгээ чи орондоо чи харж байгаа. Бас шудраг нөхөр шүү чи хамаагүй хэлдэг хүн тэгээд. Одоо энэ үеийн жүжигчдээс одоо ер нь хин байна одоо яг танд таалагддаг. Танд одоо олон том одоо нэр дурдаад яг үү том жүжигчид бол багшид бол таалагддаггүй байсан. Үүндээ тоглолтын арга барил нь ч таалагддаггүй байсан. Тэд мэдлэг боловсрол юу байдгийг бүх юмараа өөрийнх нь зиндаанд хүрдэггүй байсан баг. Тэгээ хэлдэг байхгүй. Одоо энэ залуучуудаас хин байна одоо багш та нэрлэг гэхээр таан бол жаргал сайхан одон шимг хоёр л байна гэдэг шүү. Тэгдэг байсан шүү. Хасарж байгаа ахыг их хүндэлдэг байсан. Таныг их олон одоо жишээнд хэлдэг байсан. Та нар одоо жүжигчдийн тоглолтыг харахаараа дандаа нүдийг харж нүд шүү. Нүд бол ерөөсөө л нүд шүү. Тэгээд ер нь жүжигчин хүн бол хоёр янз л байдаг гэж би боддгийм. Нэг нь бол одоо дотроосоо дүрээ өмсдөг тий. Дотроосоо эхэлж хайдаг. Зарим жүжигчид бол гаднаасаа хайдаг тийм үү? Дүрээ гаднаасаа хайж эхэлдэг. Тэгээ би чамайг ажиглалаа. Бас чи бол дотроосоо ирдэм бэ. Тэгээ энэ чанараа битээ алдаарай. Чи тэгээ театрт очиж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгээд чи одоо театрт очингуудаа театрын жүжигч кино тоглоод эхэлвэ чи өөрт байгаа наад нэг мэдрэмжийг битээ алдаарай л гэдэг байсан. Тэндээс би юу гэж ойлгосон бэ гэхээр кино тоглохоос нэг өөр жүжиг тоглоно гэдэг чинь бас нэг өөр те нэг юм мэдрэмж юм байд юм байна гэдгийг одоо дамжаагч чи яг энийг ядалтаж болохгүй шүү л хэлээд байсан. Манай энэ газар дэлхийн нүглээд анхаа болоод хүн сонон бие хорлох сүүн саг ирж төрсөн ахтуу хоёр шигэсэн атаатан болно гэж агшин ярьдагсан. Одоо тэр сүүн саг нь ирж. Та нар бол яг тэр бурайд аялгаар ярьж тоглосон юм байна. Ямар нэгэн хэмжээгээр. Тэгэхэд хүндрэлтэй дөрвийн судалгаар нь яаж хийвч? Гэхдээ яг би ч одоо дөнгөж төгссөн юугаач мэдэхгүй л амтан байжсэн. Нөгөө диплом гардаал хөдөө хуваарлагдах уу, хотод хуваарлагдах уу гэдгээр алам болоо байжсэн. Дүр мөрдөө судлах гэж яг үнэнтэй шударга ярихад бол тэн дээр нухаж мухаал бодоод судалгаа бичсэн юу ч яахгүй л тавьж очиж байгаа юм чинь. Намайг ерөөсө диплом авсан өдрийн маргааш лаваа явчихсан. Ном ногоо хүн явсан байж тээ. Ном ногоо хүн. Тэгтээ одоо дамжихаа надад нэг үг хэлжсэн. Би чамаас олон юм шаардахгүй. Чи энэ дээр нэг дүр мөр бүтээх гэж бити толгоогоо гашлах гэж өөрөө надад хэлээдсэн байхгүй. Энэ бол чиний анхны дүр. Чи өөрөөрөө байхтал болчихно одноо. Чи дотортой. Тэгээд өөрөө гоё төр дотроо ажилуулаад энийгээрээ л явчихад би чамайг тэгэл харцсан байгаа. Бити элдв юм нэг дүр үтээх гээд гачийн өөр дээрээ очиж шаваа янз юм бодоод сэтгэхэд чи бити ингээд байгаараа одноо магадгүй чи дараагийн 2 дахь кинондоо тоглохдоо бүр 2 дахьч байлгүй 3 дахь 4 дахьөөсөө чи харин өшөөж явах нь те урд урдын одноонуудаас юугаараа ялгаатай байх вэ гэдгийг миний охин бод тийм юу замичэн өгжсэн учраас тэр нь магадгүй надад тэр дүр мөр дээр илтгэе бодоод байхгүй амар байсан байж магадгүй гэж би боддоо шүү. За баярлалаа. Жүжигчний мэрэгжил бол номоор сурдаг, таньд сурдаг, олж авдаг мэрэгжил биш шүү. Манай томцоо нүгдэл тийм байна. Тэгээд амжаагаас эхлээд бүгдээр шүү дээ. Хоёр сегментийн хоёр ингэн харж ордоо гар тийм ээ. Одоо зарим байдлаар бол одоо энэ номон дээрээс харахад бол тийм байна те. Багш бол амьдралыг одоо үзэж, таньж, жаргаж, зовж, өлсөж, цангаж, ядарч, зүдэрч янз бүрийн ажил мэргэжлийн улсуудаа уулзаж, учирч янз бүрийн ажил мэргэжил эзэмшиж тий. Янз бүрийн ажил мэргэжил бас эзэмшиж жүжигчин болдгийм байна гэдгийг бол энэ номноос харж болохоор шүү дээ. Яг үнэ. Амьдрал дотор орж байж нухлагдж яваад дээр дор ингэж байж ийм олж ирнэ шүү дээ. Тэгээс ном уншаа тоглоно гэж юу вэ? Тий, яг олоор шаардсан тий.
шүү. За хөөе. Ширээ сандлаа засцаа. Үйлдвэрт ажиллах тухайга сайн тунгааж ярилцаарай. Эцэг ихтэйгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч авьяа төлсийг бид дэм дэмэндээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүс зөвхөн багш мөрөөд би юм ш. Эний чинь улс их орн, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаар. Киноны маань анхны зураг эхэлвэ. Тэр эхлэхдээ нэлээ хүнд хэсэг. Би 50,000-тай ард нэг цонхны цаана хүсээ ингээл боогоол төрсөн ээж чинь халаадаа өмсөд хүүхдээ ингээд тэрээ зогсдог тэр хэсгийг л ганцхан авах гэжсэн. Дамжгаа бол тэ одоо чинь нулимсаа гаргах ч гэдэг юм уу. Одоо ингэж хараад ингэж хаа гэж хэлзээч тэгж хэлээгүй. Энэ 10 жилийн охин өөрийнхөө болчмгүй зангаасаа болоод ингээд ангийнхаа хүүхдээс ингээд хүүхдтэй болсон. Тэгээд тэр ангид 2 хүү чамд сайн байсан. Нэг нь бол үнэхээр одоо дэлгэргээд одоо өвлийн хүүхэн бол одоо болж орж ирнэ. Миний хүүнүүд яах вэ? Чи яах вэ? Би тэгээд тэр үед чинь нэрэн бэж дээр одоо ингээд хүүхд аваад ингээд төрөөл инглээс гарвал би яах вэ гэхээр хамгийн түрүүнд ээж л бодогдож байгаа. Ээжигээ бодож л тоглосон доо. Тийм. Ямар их зовх бол те миний ээж гэж бодож л тэгэл байсан. Тийм. Нүг зургуудыг авч явах чинь дамжгаа яг хажууд л ээждэг. Зүгээр яг хажууд байж байна. Тэгээд тэр хүн байж байгаа нь зүгээр ингээл хажууд байж байгаа нь надад маш их түшиг болдог байсан. Түнс яг ингээ үг нь хэлээгүй байсан ч гэсэн үг хэлж байгаа юм шиг. Тэр мэдрэмжээрээ тэр долгионороо хэлбэлцэл нь намайг хөтэлдэг байсан гэж л хэлмээр. Бүрүүмэ хайр гэж хязгааргүй шүү гэж ингэж хэлжсэн тийм. Хайр гэж хязгааргүй. Би чам хайртай юм уу? Цаад утгаараа бол эмгэн лианштай юм уу? Сурагчдынхаа шавнырынхаа сэтгэл зүгэн мэддэггүй багш. Тэрдэнд амиа боддог юм бэртгч юм багш хүн. Яаж одоо хүүхдүүдийн цаашдын амьдралд ямар хор нөлөө үзүүлж байсан. Тэрнээс бол тэр хүүхдүүд амьдралдаа ямар их эмгэнэлтэй байдалд орсон. Аль нь манай тэр киноны гол дүрийн хүүхдүүд бүгд л энэ эмгэнэлтэй байдалд орсон шүү дээ. Дэлгэр хүүдэр дундаа өрлөө охин баяраач гэсэн аль нь маш их эцэг их багш нэрийн хоорондын буруу харилцаа бол хүүхдийн үйлдэл яаж нөлөөлсөн. Энийг бол мэддэг үнэхээс өмнө олон улсын наадмын олон улсын шүүгчнэр Карловарын олон улсын наадамд манай хянууд үнэлж үзсэн юм аа. Дэлгэсэн одоо бүтээсэн амьдруулсан бүх төрүүдэнд голцуул дайсан хам хамуухай сэтгэлдэн ямар сайн молон зангийн дараа хүүхдэд годомжин чулуулж байсан гэдэг шиг. Тэр энэ тэгээд тэд чинь дандаа өөр штэ. Тэрэнд жүжигчний ур чадварын онцлог жүжигчний чадвар байгаа ш. Тэрнийг барлж чаагүй. Ганц хичнээн олон Япон байдаг үү дамжааг тоглосон. Бүгдээр өөр Япон байгаа штэ. Цуугийн тэр кинон тоглодог нэг Жантуурнтай ам тийм нэг Япон. Миний тэр зарлаагуудаа тоглодог нэг Япон өөр штэ. Зам дэх нөр байхгүй. Биенээс ялгахын одоо жижиг Японы аргагүй. Та дамжаа мөртөө тийм ээ. Тэр бүтээсэн дүр нөр байгаа штэ. Чи гэхэд ер нь яг Японтэй нөхөрлж ойрч үзсэн үү? Япон ер нь ямар айзантай байдаг. Тэдний дэр ингээд байдаг энэ тэр шиг мэдхүү тэр гэж бол асууж байгаа. Тэгээ зөвлөд яриад тэгэд хондоо өөрөө каунтны яринд байсан хүн шиг л ажилтдаг шүү дээ. Оюун тулцсан нөгөө амтарсан юмд бас хамтаажсаа Японы сөрөг технологийн аврагны дор хорондоо тихий гараад тоглоулаад байгаа тэгэл. Тэгтээ чи энэ дэр өөр байна шүү. Миний тэр Жантуурнтай тоглоод нэг
алчуур шидэж яхад нь би тэр машин дээр яаж яхад байж байсан. Тэгэхээр зүгээс хүн ямар хүнтэй хамтран тоглож байна, хинтээ болж байна. Одоо бол шигээд Оросын жижигчтэй тоглоно. Тэр Тимэр хаан маань гэдэгтэй ингээд тоглоно. Тэгэхэд тэр төрөөсийн бидний бүтээсэн юмны дүрнээс хуулбарлаж болохгүй өөрөө шинээр бүтээдэг юм байна. Тэгээд бүр надтай ажиллаж өгдөг. За би тоглож байгаа дөрүүд дээр элдв янзын минг зинг одоо юу гэдгийг те үсгэцэг би юмараа оролддоггүй одон ч юм гээд. Нэр бодоод тахта одоо ингээл дамжаангон тоглосон дөрүүдийг харах юм бол тийм биз дээ. Яг л өөрийнх нь дүрх байгаа. Тэн дээр нэг дүрийнх нь одоо сахал ус малгайтлага юу гэдгийг тэр л одоо оногдож байгаа ах тэр жүжигчин. Гаргаад ирж байгаа дөрүүд нь шал өөр байгаад байгаа чинь тэр сэтгэхүйн дотоод үйлдэл нь өөрөө те энэ жүжигчин ийм мундаг дөрүүд нь давтагдахгүй тэгж гоё гаргаж ирж байгаа. Киноны нэг сайхан бол группийн палаа нүд чит рүү хэлсэн студийн тойлог тийм ээ. Тэргээр бүх юм энэ чинь гарч ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Хичнээн арзагнаад нүд нь ажиллахгүй өрийн зураа тавьсан хүний нүд шиг ингээ гөлийгөө дэвэл яахай? Өрийн зураа тавьсан хүний. Ямар мундууд үзсэн байгаа. Тийм хүн байдаг байхгүй байхгүй. Тийм ээ гөлийч үү? Өрийн зурцааны нүд шиг ингээ байгаад дотор байхгүй байгаа хийж үйдэг. Бүх юм өөрсдөө гүйцээдэг байдаг шүү. Чи яаж ганцарч байгаа чинь? Болчих. Ийм хүнийг өгшүүлж болохгүй хаа. Тагнуулууд ажилд орсон. Тэр тал руу хүн явж үчиг нь бол өөрөнд үл биш тав юм. Бичлийн галыг чинь захиж, нутгийг чинь зааж өгье. Намайг булаатай. Шинээр ирж байгаа залуучуудыг сэтгэл санааны хувьд дэмжихэд юу нурваа. Тэр чудлаа. За чи бичлээ дэмэд онгосаад байна. Арайч тэгээгүй байлгүй дээ. Кино зураг гэдэг чинь бол нэг аваад консервда дахиж авахгүй шүү дээ. Алдаагаас асч болдгоо. Тэгээ маш ухаалаг тоглох ёстой. Камер хаана байна те? Тэрийгээ сайн мэдрэмжтэй мэдэх ёстой. Группны зураг одоо нүүрэн шүү дээ. Энийг ингээд авах нүднээс чинь эхлээд хамарны чинь сарманаас чинь эсвэл амнаас чинь эхлээд ингээд цаашаа ингээд татаж аавна. Эсвэл цаанаасаа наад төгсөхдөө амны чинь довшилтон дээр төгсөн ч гэдэг юм уу. Тэрийг бол оператор юу хэлхээс өмнө өөрөө мэдэрч байх хэрэгтэй гэл. Энэ урганы чинь дамжаах надад их зааж өгдөг байсан. Ялангуяа Монтгаз хатан кинон дээр нэг хэсгийг авчаад дараагийн үргэлж зургийн дараа авдаг байхгүй кино чинь. Тийм болохоор зэрэг чи тэмдэглэлийн нэвтрэл дээр ингээ бүх юмаа биччихэ. Мэнгрийнхээ товчилсан байсан дээлний те. Ингэр задгаа байсан ч гэдэг юм уу. Тэрийгээ сайн тэмдэглэж авч яагаад тэгээд би чинь камерын интетлаар гарсан. Одоо дараа оролтоо интетлаас техник тийм өнөө бүртгэл хийж авч игээд маш их нарийн юмнуудыг бол дамжаах зааж өгдөг. Улс төр бол хоёрын нэг нь ингээ бурхан болчоод орж ирдэг шүү дээ. Тэрийг надад хэлдэг шүү дээ. Хаантан улс улжаан юу бурхан боллоо гэдгийг. Орж ирэл хаантан гэдэг тэнгүүтээ нөгөө нэг малгай байдаг шүү дээ. Малгайгаа бүр ингээ доошоо болгочих жоо. Ингээ нүдээ ингэж хаагаал. Юу болов гэж ихээр зэрэг хаантан улс бол тэглээ гэж хэлээл. Тэгээ малгайгаа дээшээ болгох. Тийм деталаар их бас хүн юм ойлгуулдаг. Тэр чинь мэдрэмж сайтай ухаалагч үжигчний шинж болов гэж би дотороо тэгж боддог. Энэ хүн бол амьдралын ухааныг урлагийн ухаан болгож чаддаг. Ийм их сонин арга ажиллагаатай. Зүгээр ингээд амраал ингээд юм ингээл бид нар чи яриа сууж яхад дамчаага хажууд сууж л ярил бид нартай ярианд ороод байгаа юм шиг гүйч юм шиг. Тэгээ ерөөсөө тэр оройлынхон тухай бодоод эсрэг талын дүрийг дэлгэцэнд бүтээхтэн хүний бүрний ёстой зөв жигшил тэр бүх юмыг ёстой овоолцтол буцалт нь ингэж гаргаж өгдөг учраас би тэр хүнийг эсрэг дүрийн хаан гэж би дотороо үнэлж хүндэлж зэгэнж явдаг. Үер кинон тоглолцоход ирсний дараа бид тэр шогом замд баригад явахгүй юу? Тэгээ баригад дээр явж исэн чинь зүүн хараагийн сургууль дээр бид тэр тоглолт хийчихэд гарч явсан чинь огны дамжаагүй бид гурав чандамаа аваа бариад бид нар ч одоо тэр үед чинь машин шиг гэж байсангүй шүү дээ. Өөрсдөө чандамаа бариад тоглолтынхаа хувцсыг бариад
Тэгэл нөгөө клөөрөө явсан чинь дамжаагүй чинь бүр тархитлагаагүй бүр зөөр өнөө хүүхэд чинь чулуун нийлгээд одоо молом гээд одоо бүр дамжаагаад аюу өршөрхөөд хүүхдүүд аавыг тийм дайсан болсон гэж мэдэхгүй ангиар очиж үзэж байгаа байхгүй Төмөр замын соёлын ордонд. Хойроо аавдаа уйлаад та яасан муухай юм бэ өстө. Хүүхдийнхаа зургийг үзүүлээд ахт чи хүртэл тэр Орсыг буудалчихтаа яад юм бэ та ямар муухай юм бэ гэдээ уйлжиж үлээ. Тэгээд аав намайг тэрвэрч аваад юу вэ миний хөө тэр чин кино байхгүй аав нь зүгээр л байж байгаа үсттэй гэж тэгжсэн. Манай ангийнхан чинь маргаашны анги дээр ирчихлээ. Дайсны хүүхэд гээд намайг чинь нэг хэсэгтэй л бараг л гадуурхсан та. Хүүгээс маань дахиж. Ашгүй. Даанчтай тарших болж явахд ганц дахин хэлдэггүй яах вэ? Бажрахнаас бас дахин хэлсэн гээ. Нөгөө болдоцоцог хичээл давтаад байдгүй. Тийм. Анхны зураг 2 зураг авалтан нэг багсч өгөхгүй юм шиг нэг хачин байсан. Хүйтэн юм шиг ярьж байгаа. Тэгж байгаа сүйдээ яг 2-3 зураг авснаас хойш тасаад. Одоо жүжигчний хувьд өгөлт авч гэж байдаг. Өгөлтийн хувьд их сайн. Хүнийг заавал юм бодогдуулахаар тоглож харьцсан тоглож байгаа. Харьцсан тийм их сайн. Ярихгүй. Дамжаахын маань уран бүтээлийн олон талт үйл ажиллагааг нь яа харахгүй тэр орчуулгын хянаны дуу оруулдаг ажил мэргэжил. Хүн харахад яг л зүгээр ингээл дагаал ингээл яаж байгаа юм шиг боловч цаад дүрийнхээ характерыг ойлгох, цаад дүрээ илэрхийлэн гаргах гэдэг бол киноны доор оруулж үзсэн амин сүнс гол хөдөлмөр энэ юм да тийм ээ. Тийм том асуудлын гарцаагүй дамжаах маань байсан. Ялангуяа Иосиф Виссарионович Сталины дууг их мундаг сайн хийсэн. Яг Сталин тэнд амилж чадсан. Монгол Сталин гэж хэлж болохоор. За Армен Жигарханийн гэж гайхалтай жүжигчний дууг би хийх дуртай гэж өөрийнх олонтой ярьдаг байсан. Гэтэл олон сайхан жишээнүүд байж болно да. Яг хамтран ажилласан хүн манай дармаа. Тэгээд дамжаагаад явбал 20 гаруй жил сууж ажилласан юм байна. Тэгтээ Нэргүүбаатар шиг яг нэг дор нэг өрөөнд амьдраагүй би дууг нь бичдэг. Тэд нар маань дуугаа хийдэг. Үнэхээр агуу жүжигчдийн орол дуу хийдэг. Тий. Би бол дагиран дамжаагаа хоёрыг бол шүтдэг өөрөө бас нэг тиймэрхүү дуу хоолойтой байсан болоо тэр. Тэгээ бас тэр дөрүүдэд нь яаж хийж байгаа тэрийг бол баян сонсож өөрөө сонсож бичлэг хийгээгүй дотор нь орж сонсож яаж хийж юм. Тэгэхээр үчи дандаа ам барьдаг байсан болохоор би яаж амаа барьж байна амсаага яаж хуваарж байна. Тэр дүрдээ яаж орж ийн үү тийм үү? Дүрдээ яаж орж ийн үү? Дамжаагаа бол тэг юмраа нэг дүр тоглохдоо ч тэр дуу хийхдээ ч тэр тоглодгүй. Яг амьдрдаг тэр дүрийн тэр дүрдээ өөр яг өөрөө энгийн өөрөө ч байнга ярьдаг би жүжигчин гэдэг нэр нь дургу ярьдаг байсан юм те. Жүжиглэн гэдэг чинь буруу. Одоо тэр амьдрын дүрээ бүтээн гэсэн үг юм да. Дорж амьдрын. Дамжаагаа бол орчуулгын киноны найруулагчаар олон кинонд ажилласан. 90 тэр социализмын жилүүдэд одоо жил 7 он сайхны кино хийдэг байсан. Төд дайны бас орчуулгын кино хийдэг байсан байхад. 40 хийдэг. 40 кино юу 7. Тэгэхээр тэр одоо жил 40 хичээл одоо тэр олон жил ажиллахад одоо хэдэн ч кино болсон юм бэ тийм үү. Тэр энд хамгийн их зовж баймаж нь хийсэн кино юу байна одоо жишээ нь орчуулгын кинон дотроос. Тэд их орны төлөө тулдсан киноны Бандарчукын дүрд дамжаагүй би дуу хийсэн гэж бодож байна. Саяхан Бандарчук. Саяхан гарсан тэгээд тэр шархчаа тэр соёлчийг загнаад байгаа тэр бол нэр үнэхээр гайхамшигтай байсан байна. Тэр ам барихын эрдэм тэр дүрд яг хувилахын эрдмийг дамжаахаас юунд сурсан бэ? Юунд гаргууд байв? Ер нь тэр үгийг чэйжлэх хуудас үгийг л жишээ тийм Сталины үг гэхэд нэг хуудас үг байхад чинь 2 3 ихтэйчний 4 эргүүлж сургууль хийгээл шууд чэйждэг тэр нэг онцгой авьяас байсан. Манай Элбэг сайхан ч гэсэн тийм. Дамжаагаан дуу, Дагиран дуу хоёр бол үнэхээр онцгой сайхан дуунууд байлаа. Тэгээ би бол дээрээс эчнээ шавна гэж би өөрийгөө боддог. Одоо сүүлийн үед бол би энэ кинонууд дуу хийж явахдаа бол яг л дамжаагаа байсан бол хийх байсан да гэсэн оролдол би хийдэг болсон байна одоо. Дамжаахыг л бодож. Тий, бодож. Тэгээд ер нь би өөрөө аяндаа ер нь хөгшөрч байгаа юм чи хөгшин дуугараад хөгшин дүр таардаг болч тийм байна. Тэгэхээр бас нэг сонь дурсамж байдаг юм аа. Баццэг надад ярьж ирсэн. Кино нөгөө орчуулгын киноныхны өрөөнд л одоо нэг баах уусууд суугаад ярилцаад л Дагиран зах байсан юм байна, жах байсан юм байна. Одоо бүгд байж авирч байсан байж магадгүй. Тэгээд бас нэг шүтэн биш нэг өсгөлчөөд октод бас ирсэн. Тэгээ ингээл яриа байж юунаас ч болсон юм дамжаахаа Дагиран хоёр муудалсан гэж байна. Ээж өөдөөд дамжаач ээ гэдэг нөгөө тань
дам болон юм зааж хэмээ юу гэдэг ингээд хоёр баар шиг юм дуурсан чинь адрын ингээд нэг юм нурах гэж байгаа юм шиг жиг явсан. Нөгөө гаднаас ирсэн охтод яна яасаа юм явъя гэдэг цэвэн гараа явцсан гэсэн. Тэр хоёр тоо баригл одоо таг ингээд дуурахаар амар бол тийм үү. Гамбад маань ярих тусам жихвээ одоо яг оюутан цагийнх нь одоо сайхан багш юм. Жинхэнэ оноо киноны уран чадвар дөрвөдөх эрдэм ухааныг гэн одоо амлсан олон сайхан шавнырын нэгэн шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч манай Гамбаа. Байнга л багшийнхаараа орж гардаг. Тэнэлб таар уулздаг байсан бид гурвын цагаан сар мараар тий. Тийм гэгэн сайхан үдэш одоо их тийм гэгэн уран бүтээлчийн тухайд урсан ярьж байгаадаа их сайхан байна. Тэгээд үзэгчд бодож иж магадгүй. Энэ одоо олон сайхан уран бүтээлчдийн дунд одоо нэг мэдээний нөхөр одоо юу хийж зохиж явна уу гэж. Тоон дотор өсөг зохисон. Өстой тоон дотор өсөг гэдэг шиг. 1992 онд Монгол улсын гавьяач жүжигчин Банзрын Дамчаа гэдэг хүн найруулагч Халтрын Дамдан гэдэг урлагийн гавьяа сэтгэлтэн урлагийн гавьяа сэтгэлтэн Монголын киноны нэртэй сайхан операторуудын нэг Гинэнгийн Цэрэн гэдэг 3 хүн нийлээд киноны дээд сургууль байгуулъя гэж шийдэж л дээ. Тэр үед бол зах зээлийн нийгэмд орсон байсан учраас Бирс гэж одоо компанитай хамтарч тэгээд эзэнтэй Гомбосүрэн гэж эзэнтэй захиралтай. Тэгээд 3 уран бүтээлч нийлж Бирс гэж киноны дээд сургууль байгуулсан. Тэгэхэд одоо Аз болж би анхны 16 оюутны нэг болж жүжигчний мэрэгжлэр сурах санаатай Бирс сургуульд орж ил одоо багш шавын барилдлагатай болсон юм л да. Тэр үеэс бол багшигаа нэлээд сайн мэднэ. Тэгээ бид нарыг бол одоо өстой нэг арсын хуулж, шүүсийн шахдаг, өөдийн нар үзүүлдэггүй, сайн үг ерөөсөө хилдэггүй. Одноо гавьяа саяны хэллээ ш нэг эвгүй хардаг гэж. Нэг эвгүй хардаг гэж. Тэ. За тэр эвгүй шүү дээ. Ерөнхийдөө бол оюул гэдэг юм л да. Тэр бол одоо нууцсан шүү. Тэгээд одоо ширүүхэн одоо харах нь бол одоо үнэхээр бидэнд бол цохиод авснаас, алгадаад авснаас илүү байсан л да. Багшийн хувьд бол онцлогтой багш байсан. Одоо ингээд дэлхийд дахинд бол Станиславскийн систем, Эрхолтын систем, Макс Линдер одоо хин байдгийн тийм ээ. Ингээд системүүд байна. Багшууд бол өөрийн гэсэн системтэй хүн. Өөрөө тэр системээ хичээнгүйлэн сайхан заана. Мөрдөн бас. Тий, мөрдөн. Тэрийг хэлбэрэлтгүй баримтлахыг одоо биднээс шаардна. Тэгээд конспектоо бол уйгуржин Монгол бичгээр одоо самбар дээр ингэж бичнэ. Маш сайхан гоё бичнэ. Жижигхэн бичнэ. Янзын гоё бичнэ. Тэгээд одоо тэрийг биднээс шаардна. Конспект одоо хичээл номоо та хэд бол уйгуржин Монгол бичгээр одоо биччихье. Уншиж сур. 100 бэлэг унссан уу? Тим ном унссан уу? Тим сонгодгийг унссан уу? Тэрийг таних уу? Нэг ч мэдэх нэр гаргахгүй бид нар. Тэгээд ингэн бид нарыг бэлдэж үзүүлэн зайлвал бид чинь тэгэл. Тэгэхээр л нөхөөдөөс чимээгүй сууж байгаа л ингэдэгсэн. Ийм тарихаар уран бүтээл хийхгүй л гэдэгсэн. Тэгээд урамгүй тэгээд баан ингээд одоо хатуу үг сонсоод харж бид чинь ингээд халшраад сүулдээ үзүүлгээ сайгаад модон толгоол гэж байгаа юм нэгэсэн да. Тэгээд чимээгүй болчихно. Тэгэхээр за одоо магтахандаа гээл. Тэгэхээр л тарих чинь нэг юм шууны тарих шиг байна гээл тэгдэгсэн. Тэгээд хатуу хөхтэй байсан. Ер нь бол бидний үеийн оюутнууд Дамчаа багшаас нэг их тийм нааштай үг одоо сонсож байгаагүй болов гэж бодож байна. Тэр нь бол хэтийн амьдралд маш их хэрэгтэй байсан да. Ялганаал одоо чи сайн гээл ингээ явуулсан. Оо тэгэлгүй яах вэ? Дамчаа гэдэг нэр бол одоо Дамчой гэдэг бол дээдийн ном гэсэн үг юм аа гэж нэг хэлжсэн. Үнэхээр одоо тэр өөрийнхөө нэр шиг өндөр мэдлэгтэй, боловсралтай, өөрийн ерөнхийдөө бол бие дааж эзэмсэн хүн шүү. Бие дааж эзэмсэн. Бүх боловсролыг бие дааж эзэмсэн хүн. Манай багш ер нь их ууралж, загинж бидэнд юм заадаггүй. Зүгээр л хэлнэ. Тэгээд тэрийг сурна уу, байна уу тэр хүн өөрөө шийднэ. Тэгэл одоо над юу гэж л анх загсангүй цаад хүн чи яаж дуурч чи яг тэрийг л хий. Өөр одоо чамд хэлэх юм байх. На дублаж хийхийг. Тэгээд дублаж хийх. За тэгээд хойно их гоё юм байгаа. Дамчаа багшийг дагаад багш чавна гэдээсэн чинь Япон тоглодог болдгийг одоо ерөөсө Дамчаа багш Японд тоглодог. Тэгэхээр энэ нөхөр Японд манай жиг найруулагч хүртэл одоо зарлаагүй дэний орчин дээр Дамчаа багш адъютантаар би тоглож байлаа шүү дээ. Тэгээ Японд манад нэг бүрээд ирлээ манай хороолдоо гэж хэлсэн. Яста алгонгол багш уралцсан ба. Та яаваа гэсэн чинь тэгэхэд гавьяат байсан. Тэгсэн чинь Бягоос нааш нэг юм микро автобус явдаг юм байна л дээ. Тэгсэн тэр дотор
нэг согтуу юм. Та ардын жүжигчин болох ёстой, та болохгүй хэн болох юм? Тийм бидтэй гэдэг нөгөө яагаад автобусаар явж байгаа юм энэ? Зүгээр яагаад энийгээр явж байгаа юм яриад нүүрийн төлөө. Бүр нүүрийн төлөөд бүр орох байх, бууж болдгоо, яваад байж болдгоо бүр чихтэх уурыг хүргэсэн гэлээ заа. Байдалд оруулна гэж бүр байдалд одоогийн хэлээр бол. Тэгсэн гэлээ тэгээд нэг ууралж орж ирсэн. Би хоёрын л мэдж байгаа. Гэхдээ бас над тэрнийг хэлсэн. Одоо чинь хэцүү бол цаг болцсон юм байна. Ингээ автобус намаа би ч одоо яахаараа нийтийн ундаа цууж явж болдог болсон юм байна. Би яасан чи намайг бас. Одоо тэгэл бус тулсууд бол машин дэрэгтэл явах. Тэр үуч багш ямар машин байх вэ? Тэгээ бас сайхан дурсамж явуулах хаа. Би нэг зураг авчираад нэг жижигхэн дурсамж хийлээ гэж бодсон. Ер нь бол одоо 4 жил уран чадвар заалгад төгсчөөд багштайгаа нэг сайхан зураг байдаг юм байна. Нэг айтайхан зураг авах юмсан гэж бодоод байдаг байхгүй юу? Тэгээ тэр үед чинь хүн болгон утсаа аваад ямар зураг авчдаг юм байх биш. Зураг чинь заалах юм чинь саяхан болтол шүү дээ. Тэгээ энд Монголын радиод ирдсэн хойно багшлуу нэг утсаар яриад. Гэхдээ багшаа би оромбо зүгээд нэг зангаа мангаа сайхан зүгээд тань дээр яваад очиноо. Та сайхан гавьяатынхаа тэмдгийг зүгээд сайхан зангаа мангаад хойлоо нэг сайхан зураг авахулъя. Гихгүй юу? Тэгсэн чинь за чи нэг лонг юмтай ирээрэл гэж байна. Тэгээ энэ чинээс чинь тэр нэг том юм 750 г-ийн шилтэй нэг юм аваад. Монголын радиогийн мэдээний жолоочийг гуйгаад нэг талбай дээрээс тэр Орво гэдэг нэг газараас нэг фото зурагчин аваад бөөн ажил болоод энэ чинээс явлаа. Тэгээд авчиж очиод багштайгаа зураг авахуулах юм боллоо. Тэгсэн чинь багш орж ирүүгүй. За юмаа гаргаараа гэнэ. Хоёул юмаа гаргаад нэг татчихад. Тэгээд зураг авахуулах болсон чинь авьяатыгаа тэмдгийг олдгоо. Хамаг хувцас онгочоод байдаг онгоноогч тэнд шүүгээ онгочоод тэмдэг нөө тэгж гаргаж ирсэн чинь тэмдэгнийх нь дээд тал доо тал нь байдгүй хамгийн гол доо тал нь байдгүй нөгөө тэгээ хайгаад хэсэг уужиг л да тэгж нэг хоёр салангат юм болж ирээд утсаар хооронд нь холбож байгаа эндээ зүүгээл тэр хоорондоо бас нөгөө тэгээ татах гээд байгаа багш тэгж нэг авахууллаа зураг тэгээ хавьяатыгаа тэмдэг тэгсэн чинь тэгээ гарсан зураг нь энэ яг лонхны толгой нөгөө гавьяатын тэмдгийг тагцсан байхгүй тэр зурагчин шиг зурагчин тий зурагчин зайлвал одоо надтай таарсан зурагчин байсан юм байна. Тэгээ энэ зургандаа багш маш их хайртай яг жинхэнэ агуулгыг илэрхийлсэн зураг байна. Угтаан бол гэж ирээд тий. Тэгээ би энэ зургандаа хайртай байдгийн багшийн гавьяатын тэмдгийг бол ингээд лонхны толгой хаачихсан. Арай хийж ярьж байгаа. Би бас нэг оромбо зүвдсэн байгаамаа энэ ч хөөр. Тий. Тэгээд ингэж нэг сайхан зураг авахулж ирсэн. Юм да тэгээд тэр цагаас хойш бол одоо багштайгаа нэлээд холбоотой байсан. Уран бүтээлийн тоглолтууд бүхэн өргөнд нэлээд хийсэн. Тэр юмнууд нь бас оролцож бид нар бас сайхан байсан. Тэгээд ийм сайхан багшийн одоо шавь гэгдээд мань мэтийн одоо жижиг гарууд ингэж явдаг бол үнэхээр бахархалтай. Дамчаа багш ер нь гарын 3 шавь л гэж одоо бас олон шавь байна л да. Тэр дотроос манай Цэмбэлмаа багшийг дурдахгүй байх арга байна. Жинхэнэ одоо анхал одоо кино үйлдвэрт яваад очихт нь одоо Цэмбэлмаа багш бас Дамчаа багшийн шавь болсон байдгийг. Тэр шавьнаар дотроос нь одоо 3 гавьяат төрсөн. Бид гуравт одоо ийм сайхан гавьяа цол хайрлтал нь багшлаж тэр хүний нэрийг мандуулж тэр хүний нүмер нөөлгөн дор амьдарч ажиллаж ингэж ирсэндээ л би их бахархтыг. Киноны тайлбар гэдэг бас өрөмц төрөл байдаг юм шиг нэ. Тайлбар уншина гэдэг. Тайлбар. Оо тий гайхал. Тэр нохоо орон киног мартсан байна. Тэр бол дэлхийн хэмжээний бүтээл болсон. Дэлхийн хэмжээний уран бүтээлчд оролцсон. Түүн дундаас Монголын одоо ардын жижигчин Банзарын Дамчааг сонгож авна гэдэг бол ямар хуу анзааны даацтай, баавартай, арангатай уран бүтээлч вэ гэдгийг илтгэж байгаагийн нэг л жишээ гэж бодож байгаа юм л да. Нохоо орон кино бол одоо гайхамшигтай жишээ болох байхаа гэж бодож. Насрын эзэн бурхан ном гэж нэг их сүйд болдоггүй ч тэнгэртээ сүслэн мөргөн. Окторгын хязгааргүйд тэнгэрийн хар нохой хэмээх нэгэн том хий нохой байдаг гэлээ. Тэнгэрийн тэр хар нохой хөдлөхөд хүний сэтгэл сүнс хямран аюул барцад гайд хөдгөр бүүсдэг гэлээ. Тэнгэрийн хар нохой хэвтрэн өөрчилсөн үү яасан. Төдлөг нь хамар болж тэднийг өвлж өрөөд нүүлээ.
Басар нүүдэл суудлын учрыг олохгүй ч эзэнэ даган шoosh. Сайхан дуучин, хөгжимчин, одоо анх одоо банзан гитар гэж юм чинь Монголд оруулж ирж энэ эстрадын урлаг гэдэг юмны анхны салхийг хагалж тэр Марк Берниосын дуунуудыг одоо гитартаа дуулж ингэж гаргаж ирсэн юм дуу шүү дээ. Тэр нь урамшаа Финардын дуу. Финардын дуу. Тэр нь одоо Монголын радиог алсан санаад байна. Монголын радио дамжаахан хөдөлгөөтөн концерт бий. Дайсны тэргүүдийг сонсох нь дуг дамтад болов. Тэгсэн. Энэ киноны дууг дуурийн дуучин дуулсан дээр байна уу? Харин тийм. Жүжигчин хүн дуулсан дээр байна уу? Дурака гэж хэлсэн. Өөрөө мэдсэн байна. Дурака гэж хэлсэн чимээ дугаар. Чимээ дугаар. Тийм. Чимээ дугаар тэгж хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр чинь үгийн өгчөө чимээ дугаар хоёр бадаг үг өгсөн байгаа юм. Тэгээд зочид дуудад дээрээ тэнтэй баахан жойдогтойгоо хоёулаа би яадан мань айсан гэдэг юм даа. Тэгсэн чинь нөгөө бүх холбоотын юуны киноны симфониэр л өгж юм гээд Василий гэж тамд ирдэ. сууж байгаа шүү дээ. Тэдний өмнө би яадуулах юм би одоо ингээд битээ гэдэг хоёулаа сургууль хийсэн гэж байгаа. Тэгээ чойдогтой хоёулаа пенинд сургууль хийсэн бэ. Тэгээ чойдогоос гуйсан гээд үгүй тэр том хүн удирдах юм чи удирдах гэж. Тгий гэсэн чойдог. Тэгж маань дуулъя гэсэн байхгүй. Тэгээ хойд ирсэн чинь чойдог байхгүй өглөө. Оркестрээс уутсан байсан гэж байгаа юм. Тэгсэн 2 дахь найруулагч чинь ирээд чойдог ирэхгүй. Ардын жүжигчин Василий удирдана гэсэн чинь манд ингэ шууд дууцсан байхгүй. Бүр агштай байгаа үү? Бүх хачин бас гэж өөр ярьж байгаа. Тэгээд тэрийг мэдэрсэн байгаа юм тэр Василий. Тэгээд за хоёулаа ийшээ орё гэдээ ороод тэгээд ширээнийхэн нүднээс коньяк чөлөө виски чөлөө гаргаж ирээд нэг тал стакан уучгаад за орё гэсэн гэж. Тэгээд дуулсан гэдэг шүү дээ. Тэр чи юу байсан гэж байгаа шүү. Одоо юу вэ? Сургууль хийнэ гэдэг. 2-3 сургууль хийсний дараа одоо жинхэнэ бичих юм байхсан чинь нэг Василий за боллоо баярлалаа. Яаж бичсэн? Тэр дөвлөө явсан. 3 дөвлийн нэгийг авсан баг. Тэгээ энэ хоолой чи нэг одоо аяны яг нэг ядарсан хүний юм хоолой шүү дээ. Гүнэри чимэд гойдны дөрийн дуучин бакалт хэмэд нэг чи юу ч биш болно тийм. Энд чи тэгээ одоо сонгодог өцлөөд авгаасаа. Тийм батмны юм очлоо шүү дээ. Тэгээ дуун дээр хүртэл ингэж амьдрал чадчих байгаа байхгүй би нэр хэлэх гээд байгаа. Тий. Үхсэн. Тэнгэр болоод эндээс аваад галтна. Энийг дуу. Миний тошалжирин зэрэг миний хайг хаалхын лоо. Ихөөний суурин дээр алтан шавьна. Сүхбаатарын талбай дөөрн юм. Тэгээд дэрэгд нь итгэл очирбатай энэ ойрхон байсан. Ойлоо тэслүү болсон гэж. Ямар аймаар юм гоё юм. Соёлын төвөргөний үйл бүх хүмүүсүүд эвгүй болсон. Бүх хүмүүс. Талбай дөөрн дайчтай юм. Цэргийн ясаар мань юм шүү. Байсан балдах ёсвэ эхи хаягын харц Заадна минь лааны тас шиг урсаж сунууж юм. Яаж чи нэг бэлтэртэлний гоё үг хэлдэ. Ер нь бол хүмүүс ер нь за манай зарим улс орч гэсэн одоо юу урлаг авиаснаар дутдаггүй юм гэж яриад загнадаг да бас. Би энэ үгийг заримдаа боддог харин заримдаа дутдаг. Тэр ийм ховорхон амплуа, ийм ховорхон авиас ийм одоо олон төрлийн мэдрэмжтэй ийм гайхалтай уран бүтээлчээр бол урлаг дутдаг юм аа л гэж би боддог. Дутж байгааг энэ хүн харуулж чадчихээн бид нар мэдрүүлж чадчихээн. Монголын олон арван уран сайхны кинонд бүтээсэн энэ гайхамшигтай сайхан дөрүүдээрээ үе үеийн уран бүтээлчдэд бол Банзарын дамчаа гэдэг энэ алт шиг сайхан авиастан бол үеийн үедээ хичээл заасаар, босго тавьсаар дүрийг бүтээхийн сонгодог жишээ хүмүүст дандаа сануулсаар, мэдрүүлсээр, ухааруулсаар байх болно гэж би боддог. Үнэхээр одоо ийм ховорхон авиастан бол цөөхөн төрөх байхаа л гэж боддог. Түүнийгээ ч одоо өөрийнхөө ажлаар, уран бүтээлээр, амьдралаараа нотолж чадсан гайхамшигтан бол Монгол улсын ардын жүжигчин Сэлэн Мөвгт Банзарын дамчаа юм байна да гэж бодож байдаг да. Хүн хүнээрээ дутдаг хорвоо юм. Тэг тусмаа авиастан алдартнаараа бүр их дутдаг юм хорвоо.
Эгэнтэй ардын уран зохиолч Баавгийн лагсрын хэлэхдээ намайг төрлөөгээ дэлхийн жин нэмгдчихээгүй. Гэлээч би яахын аргагүй нэмэгдэх хүн. Би гэрэл өсөөдөр хоёрын цогц. Би мөнхийн ус хоёроос үтсэн гэж явж шүлэг төгсөхдөө намайг тавирах гэж ярагдсан газрын шархыг нар алтан уцаараа хөрдгийн цагт би сая хасагдсан гэсэн байдаг. Үнэхээр Дамчаагийн орон зайд тодоос тод мэдрэгдэж өгүүлэгдэж байна. Гэхдээ Гамбаагийн маань хэлснээр үеийн үед бэлтгэсэн цагийн цагт бэлтгэсэн олон сайхан шавнар нь энэ хүний том мөр тод зайг ямар нэгэн хэмжээгээр нөхнөө. Олуулаа илбээч нөхөж магадгүй, онцгойч ганц хоёр нь нөхөж магадгүй. Энд энэ хүний гавьяа оршиж байгаа гэж хэлээд би олон мөггүйгээр Монлен Дамчаахын би зэлмийн удам намынхын өмнө тэлд номын магнат тостор хүүгэн бичсэн Монгол Улсын ардын уран зохиолч Төрийн Шагнал Баавгийн лагсрын хахаа. Энэ хоёр сайхан хүнөдөр хоёулаа орваадлага. Тэгтэл бид бүтэн амьдарч орших үүдийг энэ хоёр хоёулаа хийсэн. Нээж өгчээ гэж би бодож ишлэлээр нь энэ нэвтрүүлгийн төгсгэй гэж жаргаж. Өөрөөр хэлбэл энэ хүн уйдшгүй амьдарчээ гэх ойлголтод хүргэнэ. Ёс заншил, ёр бэлэг, дутуу юм энэ номон талга. Тэгэхээр уран бүтээлч хүн дутуу амьдардаггүй юм байна гэж би надад бодогдлоо. Хүмүүн гэгч зөвхөн авах гэж амьдардаггүй, өгөх гэж амьдардаг юм байна гэж бас ойлгогдлоо. Уран бүтээлчийн амьдрал бусдаас тод амьдрал байдаг болохоор надад ингэж бодогдсон ч байж магадгүй гэж хэлснээр нь олон тайлбаргүйгээр нэвтрүүлгийн ишлэн өндөрлөё гэж бодож байна. Нэвтрүүлэгт маань өргөдөн хүрэлцэн ирж бүтээлийнхэн сайхан зам мөрийг энэ хүний тодотгож ярьсан та нартаа баярлалаа. Уран бүтээлийн амжилт, уртнаас удаан жаргал, ертөнцийн хамгийн сайн сайхныг бүхний хүсье яв. Ерөөй энэ хүрэлцээрсэн ах トゥ нэртэн төрөл төрөссөн энэ киноны сургуулийн оюутнуудад нэгэн өдрийн хичээл боллоо гэж бодож байна. Баярлалаа та бүхэндээ. Манай нэвтрүүлгийн хэн зурж жаргаж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчдээ. Фильмийг өөрсдөө гүйцээдэг байлаа шүү. Чи яаж онцгож байгаа ч юм. Болчих. Ийм хүнийг өөрчилж болохгүй хаа. Тагнуулууд ажилд орсон. Тэр тал руу хүн явж үчиг нь бол өөрөө энд биш тав яа. Бичлийн галыг чинь захиж, нутгийг чинь зааж өгье. Намайг булаатай. Шинээр ирж байгаа залуучуудыг сэтгэл санааны хувьд дэмжихэд юу нурваа. Тэр чудлаа. За чи бичээд яваад онгосаад байна. Арайч тэгээгүй байдгүй дээ.